За тэгэхээр хөхүүлэнгаас за нэрийг нь бол анзаарсан байх. Одоо тэр хөхөөр бичсэн нь хөхүүлэнгаас, улаанаар бичсэн нь улаан булангаас тулдж байгаа. За тэр хоёр тамирчны хувьд бол энэ одоо тулааныг эхлүүлээд байна. За одоо хоёулаа хар өмсгөлтэй байна. Арай богино хар өмсгөлтэй тулаанч бол арай чадсан нуруу өндөр харагдаж байна да. За эндээс энэ хоёр тулаанчдын бас онцлог нь юу гэхээр зэрэг өмнө болсон тулаануудад бол маш амжилттай тулалдаж одоо бас амжилт үзүүлж исэн ийм тулаанчд байгаа. За тэгэхээр одоо цаана барилцаад авда энэ хоёр бол бас бүх талдаа улсууд юм шүү. Хөхөөр барилддаг тулаанчд байгаа. За энэ барьц одоо энэ гараа холбож байгаад эндээс авч шидэх энэ төр оролдлого. За энэ маш оновчтой довтлогнуудыг хийж энэ энэ гайхалтай. За тэгэхээр Цэрэн Дашийн Аз жаргал Монголын үндэсний бие хамгаалах хурлын холбооны тамирчин одоо бол мөнх хайсгалантай сайд толдоод дууссан. За одоо бол энэ Пүрвжийн Мөнхбат Үүзэн тал компани тамирчин. За дээр нь энэ бол үндэсний бүхийн аймгийн занцолтой. За Батбаягийн Наранбаатар бол Вагнер Аз компани тамирчин жудоо хөхөөр 3 жил хичээлсэн киг боксоор хичээлж байгаа. За Эрдэнэт хотод төрсөн 1986 онд төрсөн биеийн өндөр нь бол 186 см 85 кг-ийн жинтэй ийм тулаанч тулдж байна. За тэгэхээр хоёр тамирчныхаа тулааны талаар бас Тэнгэр Ахмад ярьж танилцуулах байхаа. За манай хоёр тулаанч үзэж гэнэ. Ерөнхийдөө бол хоёулаа бие нэг мэддэг энэ хоёроос. Ер нь барилддаг. Дээр нь одоо саяхнаас эхлээд ингээд зодооны урлаглуу ороод ирэх ингээд нийлүүлчих ингээд хайдаг ингээд ер нь их зүгдэлтэй өсч байгаа тамирчид. За тэгэхээр энэ хөхүүлэнгаас гарт тулдж байгаа гарынхаа одоо энэ арай нэг нуруулаг тамирчин бол энэ Наранбаатар л да. Одоо тэр улаан одоо бээлийн дээр энэ тулааны бээлийн энэ дээр харагдаад байгаа улаан тууцтай гэж хэлэх юм да. Одоо энэ тамирчин болохоор зэрэг одоо Мөнхбат байгаа. Тэгээд энэ Үүзэн тал компани тамирчаа. Тэгээд үндэсний бүхийн барилдааны хичээд аймгийн зан цол хүртчихсэн. За одоо энд л одоо тулааныг бол за энэ ингээд ялт байгуулчлаа. За сая бол одоо тулаан ялаад тамирчин хүн ямар хуу их омгшиж огшиж ингэж байдгийм бэ гэдгийг бол энэ зэгчд өмнө бол хэлсэн байна.